Уухай подкаст. Нийгмийн өөрчлөх залуусын хөдөлгөөн. Заасан байцгаана уу. Уухай подкастын 15 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Уухагийн хоёр найзтайгаа сууж ин тэгээд өнөөдөр яг цаг үетэйгээ нийлээд за коронавирусын энэ үед эдийн засаг маань нэлээд хүндэрч байна. За энэ тэгээд өрхийн болон хувь хүний санхудаас бас маш хүчтэй нөлөөлж эхэлж байна. За үүний чиглэсэн арга хэмжээнүүд ч гэсэн бас зориулсан ч гэсэн авч эхэлж байна. Энэ үедээ макро эдийн засаг чиглэсэн арга хэмжээнд авч байгаа боловч өрхийн хэмжээнд харин иргэд маань ер нь ямар дэглэмтэй байж иж санхүүгээ зөв удирдах за магадгүй нөхцөл байдлаас цаашаа олон сараар өөрчлөх нь бол тодорхой шиг байна. За тэгээд энд сэдвээр корона ба өрхийн санхүү гэдэг сэдвээр хоёр зочин Уухагийн хамттайгаа сууж байна. Тэгээд за эхний зочин бол за энэ удаад бол зочноор орж байгаа. Манай хөтлөгч асан шууд асан болох гэж Босрын жаргалан салж байна. За сайн ажаагийн. За сайн байцгаана уу. Сайн өмөгийн. Сайн айдраа. За эдийн засаг макро эдийн засаг бол байгаа юм шиг одоо бас нөгөө банк санхүүгийн те одоо өрхийн санхүүгийн чиглэлээс олон жил банкны салбарт олон жил ажилласан манай Уухагийн хөдөлгөөний гишүүн байгаа. За зоргийн хайдар байгаа. За сайн зоргоо. Сайн бацгаана уу. За зоргоо. Сайн хайдраа. Сайн бацгаана. Хайдар маань бол банк санхүүгийн мэрэгчлэлтэн бас өөрийгөө спортын мастер гэж бас заавалж дуудуулаарай гэсэн. Ямар спортын мастер илээ? Сагсан бөмбөгийн төрөл. Нэр тий. Кул спорт энэ. За тэгээд бас олон улсын MasterCard гэж байдаг тийм ээ. Тэр олон улсын MasterCard корпорацийн бас үлгээр ажилладаг. За яг жин банк санхүүгийн мэрэгчлэлтэй юм байна. За тэгэхээр эхлээд нөгөө нэг өрхийн санхүү ярихаас өмнө зайлшгүй мэдээж бол макро эдийн засаг тийм ээ. За бүр глобал эдийн засгийг ярихаас арга байхгүй. Тэгэхээр энийг дэлхийн нөхцөл байдал бол одоо нэлийн хүнд болчиход байна. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас илүү хүн нөхцөл орчлоо гэж байна. Олон улсын валютын сан энэ жилиг бол хасах 3% өсөлттэй гэж байна. За Монголыг бол хасах 1% буюу одоо 1%-аар ашна гэдэг төлөв гаргацсан байна. Тэгэхээр энэ жилдээ бол ерөөхдөө манай бүх үзүүлэлтээр бол доош орох нэ тий. Зөвхөн макро биш өрхийн эдийн засгаар ч гэсэн бас нэлийн ашиг тийшээ байх нэ. Тэгэхээр иргэн бүр энэ дээр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ийм утгаараа ерөөхдөө глобал эдийн засаг за Монголын эдийн засаг ер нь төлөв байдал ямар байна? Энэ жил ер нь ямархуу одоо жил болж хувирах гээд байна гэдгийг бас за мэргэжлийн эдийн засгийн хувьд бол Жагигаас асууя. За баярлалаа Мөги. Манай Мөги сүүлийн үед төв талбай дахь цэцэрлэгт хүрээлэнгийн нурааж байгаа асуудал дээр тэмцэл хийгээд тэгээд байнга талбай дээр зогсоод байгаа. Тэгээ хоолой мол жоох өөрчлөгдсөн байна уу? Тэгээ бариг л хоолойтой болсон байна. Тэрийн хоолой шаардах гаргах гаа. За тэгэхээр сэтгүүлгөө ороход ер нь бол 8 оны хямрал гэхээсээ илүүтэй бүр нөгөө 30 оны Great Depression-ийн үедээ зүрлээд эхэлжлээ шүү дээ сүүлийн үед бол ер нь бол эдийн засагч нар судлаач нар тийм ээ. Тэгэхээр бол Great Depression-ийн үеийн дайны одоо тийм том эдийн засгийн хямрал айсуу гэдэг утгаараа тийм. Тэгэхээр бол энэ бол одоо бидний үед одоо тохиолдож байгаа бас тийм том содон үзэгдэл болчиход байна тийм ээ. Яг зүгээр хямрал гэж ярихаас илүүтэй зүгээр үзэгдэл гэж яриа л дээ. Тэгэхээр альва хямрал чинь бол давхар янз бүрийн боломж болцоо тийм тиймэрхүү зүйлүүдийг дагуулж идэг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол одоо юу гэдгийг дэлхийн одоо маш одоо дэлхийн одоо нийт одоо ерөнхийдөө сэтгэлгээний хэв маяг загварчлал олон улсын одоо харилцаанд маш том нөлөө үзүүлсэн тийм үзэгдэл штэ. Одоо Great Depression бол 30-аад оны одоо их хямрал. Тэгэхээр яг тэрнтэй одоо дайны хэмжээний нөлөө үзүүлж болзошгүй ийм одоо эдийн засгийн үзэгдэл бол одоо бидний үед дээр ингэж гарч ирж байна. За тэгэхээр үүний дараагаар болохоор тийм магадгүй одоо маш олон салбарт бас сэтгэлгээний хувьд ч гэсэндээ харилцаануудын хувьд маш олон одоо зүйлүүд өөрчлөгдөх болов уу гэсэн хүлээлт байна. Тэгэхээр зүгээр цэвэр эдийн засгийн утгаараа биш тийм ээ. Ерөнхийдөө бол одоо бидний одоо мэдхтэй бидний одоо яг ихтэй сургуультай байхдаа ч гэх юм оюутан байхдаа сонсож өссөн одоо тэр Washington Consensus ч гэх юм уу тий одоо нөгөө их хямрал бөгөөд дараа дэлхийн 2 дугаар дайны дараа үүссэн одоо тэр глобал тогтолцоо одоо яг магадгүй яг энэ цаг үед бүр яг бүрэн мөсөн тий одоо өөр зүйлээр солигдох тийм дайны нөлөөлөл гарч магадгүй гэж би бол хувьдаа бол хараад байгаа юм тийм ээ. Яг тэгэхээр ер нь бол
Washington Consensus бол одоо тийм неолиберал бодлого бол нэлээд одоо юу гэдгийг саармагчсан байсан. Тэгэхээр бол одоо яг энэ дээр бол одоо бас нэг тийм том хямрал ороод ирэнгүүт шал өөр төвшөнд гарах магадлалууд бас байна гэж харж байгаа. За дөрөв мөгийн хэллээ. Ерөнхийдөө бол нөгөө эдийн засаг агших нь бол тодорхой байгаа дээ. За тэн дээр бол тэгээд нийт одоо дэлхийн эдийн засаг бол 1.3% ч гэдэг юм уу те. Одоо хятадын эдийн засаг хэзээс хэрэггүй энэ төр гэл яригдж байна. За Монголын одоо сая тоонууд өнгөрсөн 7 хоногт гарлаа л да те. Нэгдүгээр улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн 7 хоногт зарласан. За тэрнээс бол нэг тодорхой хэдэн тоог бол дурдъя гэж бодоод байна. За тэр нь юу вэ гэхлээр манай экспорт 42% буурчлаа. Тийм ээ. Ерөнхийдөө бол одоо бид нэг улиралдаа бараг 2 тэрбум долларын экспорт хийдэг болцсон байсан шүү дээ. Тийм ээ. Одоо ингээд тэгсэн чинь өмнөх оныхтой харьцуулах юм бол саяны 1-р улиралд бол 1 тэрбум доллар орчмын экспорт хийгээд за тэр нь бол өнгөрсөн онтой харьцуулах юм бол одоо 730 сая доллараар буурж ийн гэж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр чинь бол одоо бүр огцом шок болчихж байна тий. За тэр дундаа бол одоо хамгийн их нөлөө үзүүлж байгаа нь бол мэдээж хэрэг нүүрсний экспорт байгаа тий. Мэдээж манайх хилээ хаацсан. Тэ тэгэхээр 400 сая долларын нүүрсний экспорт одоо байхгүй болсон өмнөх онтой харьцуулах юм бол тий бууралтынх нь хувь тэр байна. За тэгэхээр бол гадаадаас орж ирж байгаа валютын урсгалч гэх юм уу те яг тэр хэмжээгээр бол ингээ буураа явчихж байна. За тэгвэл эн чинь болохоор ингээд нөгөө санхүүгийн салбартаа ч гэх юм уу бодит эзэн засгтаа бол ингээд нөлөөлөлд үзүүлж байгаа. За банкны салбарын хувьд гэх юм бол хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл үлсэн явж байгаа те энэ талаараас хайдар бол илүү мэдээлэлтэй байгаа. Ямар ч байсан гэсэн 3 дугаар сарын үзүүлэлтээр бол 1.2 их найд төгрөг төрсөн байна гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор өмнөх сартай харьцуулах юм бол бас 10 гаруй хувиар чанаргүй зээл нэмэгдсэн байна л гэсэн үг тий. Тэгэхээр чинь бол ерөнхийдөө бол ингээд бодит одоо эдийн засгийнхаа оролцогч нарт нөлөөлөд эхэлсэн байна гэж. За миний хувьд бол хамгийн их тийм одоо юу гэдэг санаа зовж байгаа зүйл бол ноолуурын салбар байна. Тийм ээ. Манай ноолуурын салбар чинь болохоор ерөнхийдөө бол нийт малчтын маань гол нөгөө орлогын их үүсвэр те яг энэ 4-5 сард бол манайд бол яг энэ ноолуураас бас хэмжээний гадаад валют орж ирдэг. За тэгээ дээрэс нь ер нь малчтын одоо амжиргаа гол нөө зээлээ төлдөг пал эдлэнийг дор мөнгө ороод ирдэг зүйл чинь ноолуур тий. Тийм тэгэнгүүт ноолуурын салбар бол одоо маш хүнд байна. За тэн дээр бол одоо юу гэдэг засгаас баримталж байгаа бодлого улстай хангалттай байгаа тий. Улаан сайд янз бүрийн мэдээлэл хийсэн бас зах зээлийн одоо үн тогтоох явцд ихтэй сонирхолтой байдлаар нөлөөлж байгаа. За тэгэхээр бол одоо 100 мянган төгрөгөөр би ноолоор авна гэж зарласан боловч одоо жишээл манай архангад бол жишээлбэл яг одоо өчигдрийн байдлаар бол 50 мянга хүрэхтэй гүтэй. 45 мянгаар бараг гуйж иж нэг хэдэн килограмм ноолоор зарлаа гэж хүмүүс ярьж байгаа жишээ нэ тий. Тэгэхээр ноолоор унчих юм бол тий ерөнхийдөө бол нөгөө манай нийт эдийн засгт бол айгуу сайн одоо айгуу их мэдэгдэх баг. Яг гэхэлэр ер нь одоо хогл хорой тогтоосноос хойш те бид нар нэг сарын сүүлээс эхлээл хөл хоройтой амьдралаа шүү дээ. Тэгэхээр бол яг тэрийг бол ингээд жижиг дунд бизнесүүд бол одоо худалдааны салбарч гэдэг юм уу. За нэг ялангуяа хөл хоройнд орсон одоо нөгөө фитнесээс ахуулаад сургалтын төвүүд нэтрэгээ тэр салбар одоо уус орлого байхгүй болсон байсан. За тэнгуүдэ жижиглэн худалдааныхаа энэ төр бол мэдрээд эхэлсэн байсан хэдиж нөгөө яг хэрэглэгч талаасаа нөгөө малчид энэ төр харьцангуй гайгүй болсон учраас бас нэг төдийлөн хүнд биш байсан болов уу гэж хараад байна тий. Тэгэхэд одоо малчид унчих юм бол тэгэл ерөөсөө хэцүү болчихно л гэсэн тийм л зүйлүүдийг ер нь одоохондоо ярмаар байна тий. Энэ дээр адраа юу гэж бодож байна? Ер нь одоо хэрэглээний талаасаа ч гэх юм уу тий. Манай жагийн манаас макро эдийн засаг ерхэд яриад бас микро эдийн засаг бас жоохон хальт орлоо. Тэгээд өргөжлүүлээд бас хайдар маань микро болоод цаашлуудаа өрхийн юм буюу одоо нано эдийн засаг руугаа гарнаа. Тэгээд жагийн ярьсан микро эдийн засаг дэх нөлөөнүүдийг хэлсэн нас юу гэж харж байна. Тий, тэрийг яг ярихаас өмнө би макро эдийн засаг төр бол зүгээр ганц боддог зүйл юу гэхээр бид нар бол нөгөө түүхийд экспортлдог улс орн байгаамаа. Ноолорч вэ, нүрсч вэ тий. Тэгэхээр бол яг үнэндээ бол энэ эдийн засаг бол амар хамааралтай дээрэс нь манай улсд бол урт хугацаанд бол хөгжил авчрахгүй гэж би боддог. Нэмэн үрдэг шингэсэн тийм бүтээгдэхүүлчлэгэл бид нар гаргаж чаддаг болсон тохиолдолд бол бид нар одоо хөгжинэ гэж би бол зөв хөвдөө боддог юм аа. Тэгэхээр одоо ноолрыг зүгээр ингээд үсээр нь биш яг үнэхээр одоо пальто юу гэдгийг цамц хэлбэрээр гаргавал манад бол илүү ашигтай Тэгээ энийг бол хүмүүс ойлгоод байгаа боловч
яагаад энийг бид нэг зөрөгтэйгээр шийдэж те хийж чадахгүй байна гэдгийг бол одоо хэлж мэдэхгүй байна те. За тэгэхээр микро макро гэдээ ярихаар нэг хүмүүс ингээд би их олон хүмүүстэй харьцаж байгаа хүмүүс ингээд жоохон эргэлзээд эхэлдэг энэ ер нь ямар утгатай юм те. Тэгээ би бол энийг зөв энгийнээр тайлбарлал юу гэж ярьдаг вэхээр хувь хүн бол микро Монголын бүх улс хувь хүмүүс нийлэхээр макро болоо явчихдаг те. Тэгж ойлгох хэрэгтэй те. Тэгэхээр нөгөө хувь хүмүүсийн одоо эдийн засгийн мэдлэг за тэгээд одоо энэ санхүүг хэрэглээ хэртэй зохицуулж байгаас хамаарат макро эдийн засгт бас том нөлөө үзүүлдэг те. Тэгээ бид нар улсаараа одоо буюу хувь хүмүүсээр хэр зөв ухаантай бодлоготой амьдарч чадна. Тийм бол эргээд нөө макро эдийн засгт сайн нөлөө үзүүлнэ гэж би бол харддаг те. Тэгээ ер нь бол микро гэж ярихаараа зүгээр үрх одоо эдийн засгийн онолоор бол үрх гэж ярьдаг те. Үрх одоо өрх эдийн засаг гэж ярьдаг те. Одоо авгаа нөхөр хоёр цаашлаад хөөхтүүд гэр ингээ үрх болоо явчихдаг. Тэгэхээр өрхийн энэ хэрэглээ санхүү ер нь ямар байвал зохистой юм бэ те. За тэг хямрал бол угаасаа ирж болж л байдаг ямар өмнө хямарч үзээгүй ш зүгээр урт хугацаага ирээдүгөө хараад өрхийн тэргүүнүүд те одоо энэ ер нь бол өрхийнхээ сангуу яаж зохицуулбал дээр юм бэ гэдэг өөрийнхөө бодлоо болцъя те. Тэгэхээр нөгөө өмнөх бидний хямарч үзсэн ч гэсэн нөгөө нэг энэ удаагийн хямрал хиймүүд арай өөр те шин чанартай байгаад шүү дээ те. Бас урд нь байсан шигээ бас байж болохгүй байж магадгүй тийм үү. Тэгэхээр урт хугацаанд тий илүү урт хугацаанд бол нөлөөлт нь бол гарцааг болчлоо те. За тэгэхээр зүгээр энгийнээр аль болох ингээд хялбаршуулад ярья гэх юм бол за өрхийн санхүү бол мэдээж одоо орлого буюу одоо цалин тийм ээ. За манай улсад бол одоо хамгийн том ажил олгогч бол төр байгаа. Тэгэхээр бол одоо тогтмол орлого буюу цалин гэдэг зүйл бол одоо өрхийн гол орлого болчихж байгаа юм тийм ээ. За тэгмүүд зардал талаа яриа тийм ээ. Мэдээж ингээд өрх болгонд янз бүрийн зардал гардаг. Тэгэхээр энэ зардлаа хэр зөв удирдахаас хамаарат одоо бидний санхүүгийн эрүүл мэнд гэдэг ойлголт бол яригдана тий. Тэгэхээр зардлаа одоо зөв ангилж ямар юм дээр бид нар мөнгө хэмнэж болох юм, ямар юм дээр мөнгө хэмнэх шаардлагагүй юм гэдэг бол хүмүүс бас ойлгодог байх хэрэгтэй тий. Тэгээ энийг бол би сандгийн микро эдийн засгийн хичээл дээр одоо их сургуульд болоо заажсан бид нарт тийм ер нь юун дээр мөнгө хэмж болдгийг юм дээр. За мөнгө хэмж болдгоо зүйл бол хамгийн түрүүнд бол хүнс байдаг тийм. Яг тэгэхээр хүнс бол шууд эрүүл мэндтэй холбоотой учраас тийм. Өөхөхгүйтэй тэгээд дээрэс нь эрүүл мэндтэй холбоотой тийм ээ. Тэгэхээр хүнсэн дээр бол мөнгө хэмнэх бол одоо их буруу тийм. Их боломжтой байх хэрэгтэй тийм. За хүнснээс босод юм дээр бол ерөнхийдөө мөнгө хэмж болно тийм. Тэгэхээр бусад юм хэрч одоо хувцас хунар ах хүн хэрэглээ тийм одоо байр сууц машин за тэг гадуур хоол идэх кофе уух гэх мэт ингээд юм зардлууд байна шүү дээ тийм. Энэ төр бол мөнгө хэмж болно тийм. Тэгээд дээрэс нь өрх болгоно ерөнхийдөө бол санхүүгээ за сард одоо за миний жишээ нь цалин сая төгрөг юм бол яг зайлшгүй миний төлөх зардлууд ер нь хэдэн төгрөг байх гэдгийг ядаж өрчилж таамаглах хэрэгтэй тийм. За миний хүнсний хэрэглээхэд би сард ер нь хэдэн төгрөг хүнсэндээ өрдгийг тэрийг одоо мэдмээр байна тийм. За өөр зайлшгүй төлөх зардал юу гэхээр байрны төлбөр байна тийм. Цахилгаан ус сөөх мөх гэх тийм. Энийг бол одоо төлөхгүй бол өөр арга байхгүй шүү дээ. Зугтах ямар ч арга байхгүй. Заавал төлж таарна тийм. За энэ хоёр нийлээд ерөнхийдөө миний цалингийн хэдэн үеийг авч явж гин вэ гэдгийг бас өрхүүд бол мэдэх хэрэгтэй тийм. 70% юм уу 80% юм уу тийм 30% юм уу 50% юм уу тийм. За ишөө нэг зайлшгүй зугтах ямар ч боломжгүй ямар төлбөр өгөх гэхээр энэ бол тэгтээ зөвхөн зээлт хүмүүст амралт буюу одоо зээлийн хүний төлбөр гэдэг тийм. Төлөхөөс аргагүй байхгүй тийм. Одоо нэгэнд зээл авцсан юм чинь тийм. Ямар банкны шахалтаар зээл авч байгаа биш тийм. Өөрийн хүслээр л зээл авч байгаа шүү дээ тийм. Тий. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл ингээд төлбөрүүд бол аягүй сайн ангилах хэрэгтэй тийм. За ингээд зайлшгүй бүр ингээд зарцуулах мөнгө энэ юм байна. Цаана хэдэн төгрөг үлдэж чинь те. Тэр мөнгөөр харин би яах вэ гэдгийг одоо эцэг эхчүүд бол бодох хэрэгтэй те.
гадшаа аялах юм уу, хоримтлуулах юм уу? Тий, хоримтлал. Тэгээд ер нь бол одоо сүүлийн ялангуяа одоо нэг 3-4 жил бол одоо хоримтлал гэдэг юм аюух ярьж байна тий. Хоримтлал уул амар энгийн шүү дээ. Нэг л зүйл байгаа. Хэдэн төгрөгийн орлоготой ч байсан ч хамаагүй. Одоо тэр орлогоноос ядаж 5%-ийг ямар ч бодлогоор хоримтлуулах сурах хэрэгтэй. Тэ? Тэгэхээр үлдсэн мөнгөөрөө хүн бол ингээд зохицуулаад сурчдаг байхгүй юу? Би одоо ингээд аягүй олон удаа ямар хүмүүстэй тулгарч ирсэн бэхээр сар болгон 20,000 төгрөг хадгаламж руу хийж яадгийг. Нэм өснөл шууд 100,000 хийцэн дэр штэ гэж ярьдаг байхгүй юу? Хизээж тэгдэг байхгүй юу? Хизээж хүн нэг дор тэ 100,000-ыг шууд гээл хадгаламж руу хийдүүлэх байхгүй юу? Хоримтлал гэдэг чинь аягүй том санхүүгийн одоо сахилга бат. Тэ? Тэгээд энэ ч багаас эхэлдэг юм. Тэгээд нөө туслыг хураавал 70 гихчээр тэ. Эхнээс нь 20,000-аар хоримтлууд сурна. За дараа нь тэр 30,000 болгоно. Дараа нь 40,000, 50,000 гэд тэ. Ингээ айжмаар явж иж 100,000 руу очдөг байхгүй юу? Тэрнээс шууд сая төгрөгийн цалинтон л тэгэл за би өстө сар болон 100,000 төгрөг. За өстө би л тийм үнэтэй амьдралдаа тулгарч байгаа үү тэ. Байдаг л ахaltaа гэхдээ их л цөөхөн баг. Тэгээ хоримтлалын ачааллууд юунд ирэхээр хүнд ямар ч тохиолдолд гинтийн санхүүгийн хэрэгцээ гарч магадгүй. Өвчин зовлон одоо хүүхэд төрөх ажил алдах гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр огцом гарч ирсэн хэрэглээ асуудлыг л аль болох зөөлхөн даван тулахад л тэр нөгөө хэрэгтэй байгаа зүйл байхгүй тийм учраас бид нар нөгөө хоримтлуулж мөнгө хоримтлуулж сурах хэрэгтэй тийм. Хоримтлал гэснээр сая худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэг судалгаа өнөөдөр нийтэлсэн байсан л та. За тэгсэн чинь ингэнэ. Гэр бүлийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд өөрсдийн хадгаламжаар ямар хугацаанд амьдрах вэ гэсэн асуудалтай байна заяа. Тэгсэн чинь нийт дүнгээс 72% нь хадгаламж байхгүй гэж харсан. Өөрөөр хэлбэл 72% нь ямар нэгэн хоримтлал хийгээгүй шүү дээ. За 14% нь болохоор нэг хүртэл сар гинэ. Тэгэхээр одоо нийт нөгөө нэг сарынхаа одоо зардлыг л хоримтлуулсан байна тийм. Цалинтай тэнцэнтэй л хадгаламжтай. Тийм. За нөгөө 8% нь болохоор 2-3 сар. За тэгээ 2% нь 3-6 сар. За тэгээ ерөнхийдөө түүнээс дээш бол бараг байхгүй. Тэгэхээр ер нь бол манай нөгөө нийт өрхөөдийн хоримтлалын хэмжээ бол нэг иймэрхүү л байд юм байна шүү дээ. Гэхдээ магадгүй сүүлийн хэдэн жил бас гайгүй одоо хоримтлал нэмэгдээд юм гэдэг тийм үү? Бидний шуучин бол огт бараг хоримтлалгүй байсан баг. Тэгэхээр ингээд одоо хүмүүсийн зүгээр яг мэдээж амьдралын хэрэгцээ асуудал янз бүр байгаа хэрэг тийм. Гэхдээ ингээд бид нар бол ер нь ингээд зөв нийтлэг бий бол юу ч харддаг вэхэр бид нар бол амар үргэлгэн амьдрдаг аа тийм. Зөв хамгийн орлогоос давсан зарлагтай тийм. Судалгаагаар ч нөгөө өрхийн орлого зарлалын судалгаагаар бол зарлах нь дандаа л юм илүү. Тэгээд тэгээс буюу альбан бусаар нэг орлого болоод байна гэсэн үг үстэй. Тийм тэр илүү зардлыг чинь хүн юугаар санхүүжлэх юм тийм. Нэг бол банкнаас зээл авна. Банкнаас зээл авна гэдэг чинь нэмэлт зардалтай хүү төлнө. А нэг бол бүртгэдэггүй байгаа нэг орлого байна тийм ээ. Ямар нэг аргаар болж одоо нэг жишээл хоёр байртай нэг нь төрөслөд яваад ч юм уу тийм. Тэгэхдээ тэрийг нь одоо хинч мэддэггүй татвар төлдөггүй тийм. Нэг саарл эдийн засаг яваад байна тийм. Тэгэхдээ бол бид нар амар үргэлгэн амьдарч байна тийм. Тэгээд нийтлэг ингээд нэг жишээ бол ерөөсөө амар нөгөө юм би одоо ямар өөр улсын оронд амьдарч үтсэн юм шиг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд манайх нь бол амар тийм барьцдаг арт юм шиг харсан гэдэг. Одоо миний таньдаг хүн амар гоё машин унж байгаа учраас би заавал ижлэхэн машин унах хэрэгтэй. За дээрдүүлж чаддаг юм аа гэхэд заавал ижлэхэн машин унах хэрэгтэй тийм. Гэтэл тэр машиныг авах мөнгө хөгөл юм байсан шүү дээ. Тийм. Нөгөө тэр машиныг чи худалдаж авахын тулд мэдээж мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгээ мөнгө байхгүй бол яах вэ? Банкн дээр очиж зээл авдаг тийм. Тэгээд даад засалч бол улс орон болгонд л байдаг бах тийм. Жишээл одоо Америкт бол keeping up with the Joneses гэдэг юм яа шүү дээ. Тийм байдаг хоо би одоо дөржихэнтэй л яаж хийж байгаа л энэ тэнцүүхэл ярьчихгүй. Тэнд амьдарч үзээгүй учраас хэлж мэдэхгүй байна тийм. Яг нэг хүний нэг нийтлэг төрөлхийн арга шинжигдэх юм уу тийм нөгөө өөрийгөө ижлэх. Яа ингээд цэвэр эдийн засаг хүний хэрэгцээ талаас нь бодоход ямар ч хэрэггүй бид нар зардал гаргаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр ингээд хүн одоо ингээд нөгөө шундлаа удирдах хэрэгтэй тийм ээ. Үнэхээр надад энэ зүйл хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бол үргэлж ямар нэгэн худалдаа авалт хийхээс өмнө бол бодох хэрэгтэй тийм.
доор иж 3 удаа тий. Үнэхээр надад хэрэгтэй юу тий. Эсвэл би зүгээр ингээд худлаа хүний юм харчаад атаархад байна уу тий. Тэгээ хүн юм чинь л бүгдэнд л мэдээж атаархах яах ингээд нэг хүсэл төрдөг тий. Гэхдээ ингээд аль болох тайван бодох тусам хүн ингээд өөрийгөө ингээд нөгөө санхүүгээ зөв зарцуулж сурдаг юм аа тий. Энэ дэр одоо ч өөр нэг жишээг бол манайхан Солонгос их явдаг тийм ээ. Солонгос яваад нэг 2-3 сар болчиход тэнд ажил хийчихэд нэг одоо за манай ханшаар бол 3-5 сая төгрөгийн тий нэг цалинтай ажил хийж байгаа ирээд тэгээ тэр мөнгөөр яад вөхөр тэгэл одоо юу гэдэг нэг Prius аваад унтсан байх жишээ нэ тий. Тэ одоо үнэхээр яг тэр үн машин хэрэгцээ байсан юм үгүй юм гэвэл за 10 оны 5-д л авах байгаагүй л гэж би бодож чинь тийм ээ. Тэргээр одоо ажил хийдгүү. Тий. Тэгээ зүгээр л ингээд бус нь унаад байгаа юм чи би ч гэсэн унаа л та тий. Тий. Тэгэхээр ингээд нэг юм бодох хэрэгтэй. Мэдээж зарим хүмүүс нь юу гэдэг одоо би орон байртай болохын тулд тийм ээ нөгөө урьдчилгаа төлбөрөөр хөрөнгөлүүлэхин тулд ингээд гадагшаад ажил хийж байгаа тэрнээс мөнгөний хоримтлуулж байгаад тий. Тэгээд байрны урьдчилгаа төлбөр яаж байгаа тэрнээс зөв мөнгө оруулалт. Тий. Тэгээд гэхдээ байр зөв мөнгө оруулалт гэдэг бас бодох хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Яг тэгэхээр яг тооцоо хийгээд үзэхлээр тий одоо манай зүйл хөдөлгөөний өвн айгу өсдөг шүү дээ. За тэнгуүдээ пал хийдэлэн тийм үү. Одоо хэрэг кэш нь байлаа гэж утгад пал хийдэлэн тэрүүгээр байр худалдаж аваад түүндээ амьдрах уу? Аль эсвэл тэр мөнгөө хадгаламжинд байршуулад тийм үү хүүгийнх нь орлохоор нь байр түрээслээд бараг илүү гарч байгаа зэ. Яг ингээд нөгөө одоо тэр мөнгөнийхөө хэмжээнээс хамаарат илүү гарна. А гэхдээ манайхны хувьд одоо яг тэр нөгөө орон байртай байх. Тэг яг нэг өөрийнхөө нэр дээр тэр бол нөгөө санхүүгийн шийдвэр гэхээсээ илүүтэй зүгээр зөвхөртэй ч гэсэн нэг гэр дотор амьдрах шүү дээ. Санхүүгийн шийдвэр гэхээсээ илүүтэй зүгээр нэг бас нэг байрцах шийдвэр гэхээсээ илүү ерөнхийдөө нэг тийм орон байр гэдэг бол амьдралын баталгаа тий. Одоо түрээсийн байранд бол манайхан ч нэг таатай ханддаггүй шүү дээ. Хинчлээ хизээж өвлийн хахир хүүдэнтэй гудамж нь гарч боломжтой энэ төр гэдэг ерөнхийдөө нэг тийм айгу болгоомжтой. Айлын карма өөрөө түрээсэлж байгаа юм шиг нэг тийм. Тэгэхээр бол орон байр гэдэг бол ерөөсөө ингээд нэг юм бүр юм нэг юм сони юм баг нэг юм тэгээ нэг мөрөөдөл болцсон тий. А за тэр нөгөө нэг манай Монгол мөрөөдлийн чинь бас нэг хэсэг нөгөө машин чинь байхгүй. Тэ. Тэгэхээр тэр нь гэхдээ юм рационал мөрөөдөл мөн үгүй юу те яг ингээд цэвэр санхүүгийн утгаараа те гэдэг чинь бас учир дутагдaltaй. Тий харин тий санал нэг байна. Тэгэхээр өрхийн санхүүдээр зүгээр дүгнж хэлэхэд бол нэгдүгürt бол үргэлж мэдээж орлоготой бодох хэрэгтэй. Одоо миний олж байгаа орлого урт хугацаанд хэр баталгаатай найдвартай бай тийм ээ. За мэдээж зүгээр төрийн байгууллагт ч юм эсвэл томоохон хувийн хвшилт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол энэ асуултанд хариулахад харьцангуй хялбар тийм ээ. Тийм. За хувийн хвшилт тийм хувийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бол ялангуяа хуваарай одоо компани байгуулад явж байгаа хүмүүсүүд эсвэл нэг жижигхэн компанид мэрэгчлэнээр ажиллаж байгаа нь бол үргэлж энэ асуулт бол илүү нөгөө хүнд тийм хэцүү. Тийм учраас үргэлж нөгөө бодож явах хэрэгтэй тийм. Яг одоо миний энэ хийж байгаа ажил урт хугацаанд хэр одоо ирээдүйтэй вэ тийм. Ингээд намайг одоо хэр удаан тижээж чадах вэ гэдгийг бол нэгдүгээр дүргэлж бодож явах хэрэгтэй. За зардал талдаа бол би ер нь хэдэн төгрөгийг сарда юунд зарцуулж байна вэ гэдгийг бол хүн хүргэлж маш сайн мэддэг байх хэвээр. Тэгээ сүүлийн үед бол банкуудын гаргаж ирсэн аппликейшнд бол одоо нөгөө зардлаа тийм нөгөө хямдаг трак буюу удирддаг нөгөө нэмэлт функцд болцсон шүү дээ тийм. Тэгэхээр тэрийгээ ч гэсэндээ ингээд ашиглаад за би хүнсэндээ сарда хэдэн төгрөг үрд юм байна. Бусад юмд хэдэн төгрөг үрд юм ингээд харах бол боломжтой болцсон тийм. За манай баримтны ап чин өөрөө дотроо бас нөгөө одоо бас нөгөө зардлаа ангилдаг функцд болцсон шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг ингээд ууггүй ангилаад сурчих юм бол одоо сарда уйлралдаа жилдээ тийм би ер нь хитэн төгрөгийг юунд зараад байна гэдгийг бол хүн мэдэх боломжтой тийм. Хүн энийгээс мэдэх сайн мэдэх тусмаа зөв шийдвэр гаргах бол боломжтой болчихж байгаа маа тийм. Нөгөө мэдээж бол нөгөө за одоо зардал дээрээ сайн хариуцлагатай байх хэвээр хуримтлал байх хэвээр гэдэг нь би бол хүн болгоно л ойлгодог, мэддэг гэж ойлгож байна. Гэхдээ яг ясам дээр амьдрал дээр баримтлага ороод ингээл зарлага болгоно ингээл англиад байх бол надад бол ядаж ядаргаатай байдаг хүн болон ядаргаатай байгаа тийм ээ. Тэгэхээр юу яадаг вэ? CoinKeeper гэдэг нэг аппликейшн яг нь манай банкны аппууд энэ төр тийм функц нэмээгүй байх үеэс ахуулаад одоо сүүлийн бараг 8 жил юугаа зардлаа хөтэлж байгаа. Тэгвэл энэ ч бүр хөвшил болчтой. Тэ дадал болчдөг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд нөгөө бүх
одоо банкны картуудынхаа үлдэгдлийг те бэлэн мөнгөнийхөө үлдэгдлийг тэнгуүтээ орлого орж ирдэг их усруудынхаа одоо юунуудыг хийгээд тэнгуүд эн чинь нэгдүгээр тул түрүүнөө хайдргийн хэлдгээр юугаа зардлаа хянана хоёрдугаарт ингээд нөгөө трендүүдтэй бас өөртөө харах боломжтой болчихдог байхгүй тий тэгэхээр бол одоо бол жишээлбэл ингээд энийг ингээд харангууд бараг л одоо нөгөө 8 жилийн дата цугларсан учраас бараг л нөгөө нэг юу юм бичил юм нөгөө инфляцийн судалгааг бараг өөрөө хийчих боломжтой болчихж байгаа байхгүй яг нөгөө өөрийнхөө тэ сагсан дээр. Одоо яг жаагийн жишээг зөв баяжуул ярих юм бол би 2001 оноос хойш одоо хувийн санхүү хөдөлдөг те Microsoft Money гэдэг програмыг өнөөдөр хүртэл ашиглаж байгаа. 19 жил. Чамд ерөөсөө аюул датагаа биш. Би ерөөсөө өдөр болгон ерөнхийдөө энэ тэнд зарсан мөнгө, олсон бүх мөнгөө бүртгэж явчихдаг. Банкныхаа дансны үлдэгдэл ерөөс бүх юмтайгаа. За би ингээ 19 жилийн санхүүгийн түүхийг харах боломжтой. Дуртай үед. Тэгээ ер нь 2001 онд жишээл ямар цалин авч ирсэн, одоо ямар орлого олж байна. 19 жилийн. Тэгэл одоо жишээл би 8 онд хувьдаа машин удалж авсан бол би тэрнээс хойш хэдэн төгрөг цэвэр бензин дүрсэн бэ гэдгийг хүртэл би мэдэж байна. За тэр инфляц тэр бензиний үнийн өөрчлөлт гэдгийг ерөөсө тоохгүй гэхэд би цэврээр 15 сая төгрөг ерөөсө зөвхөн бензин зарсан байна. Гэтэ бол би машин аягүй бага ундаг хүн л та. Зөвхөн хүүхдүүдтэй л сургууль соёлтон зөвхтөн жирийн үед бол дандаа алхаж явдаг, ажил амжуулдаг та. Тэгэхэд би яг том машинтай ч биш. Зөвхөн аягүй жирийн машинтай тэгэхэд л 15 сая төгрөг өрцсөн байгаа байхгүй. Тэгээ би ингээ боддгийг. За тэр ч мундаг том машиныг те ундаг хүмүүс нөхдүүд ер нь хэдийг зард юм бол доо те. Гэтэл яаж юм Улаанбаатар дотор л ихэнх нь явж байгаа байхгүй юу. Гэтэ тэр өөрийгөө нэг тийм бензиндээ маш их мөнгө зарцуулж байгаа нэг мэдэхгүй. Өдөрт нэг те нэг 20 мянгаар ч юм уу нэг бензин яхасныгаа нэг юм бодохгүй. 20 мянган юм чинь гэж бодоод л. Тэр шин хориглоцоор байгаа нөгөө нэг те. Тий. Тэгэхээр ингээд би бол ерөөсө зардал болно мэдчих. Хүнсэндээ эдэн дүүрэг зардаг байсан. Тэгэл одоо гэр бүлт болохоос өмнө гэр бүлт болсныхын дараа те ингээд бүр ингээд үе үеэр нь хүртэл ангилж харж чадна те. Тэгэд одоо тий 20 жил болж байна л та энэ програмыг ашиглаад. Үнэхээр хүмүүсээс сонсоход яг төлбөртэй үгүй энэ үнэгүй юм уу? За тэгээд бараг тэр маны дээр нэг данс байгаа хаа тэрийг гаргаад ирэх юм бол бараг. Тэгээд Microsoft энэ ч бол тухайд Microsoft-ийн одоо баг аюу шилдэг бүтээгдэхүүн байсан юм. Тэгээ Microsoft хэдэн оноос хойш ч хөгжүүлэхэ болоод ингээд зогсоцсон юм. Тэгвэл яг ажиллана. Тэгэл яг би ингээд өдөр болгон бүртгэл яваад байдаг байхгүй юу. Тэгээ би стокгүй бүртгэж байгаа. Ерөөсө залуурахгүй гадаг шээ юусан хамаагүй. Тэгэл ерөөсө тэрнийхээ үеийнээр би сар болгон жилийнхаа орлого зарлага гараад тэгээ миний хадгаламж нэмэгдэж гин үү, буурч гин үү, тэ. Бүх энэ одоо төрийн жаагийн хэл дээр бүх тренд, бүх хандлагуудаа анзаарч байгаа. Тэгээ ерөөс аюулгүй дата гарчиж байгаа. Тэгэл одоо би 10 онд жишээл гадагшаа явахад хэдэн төгрөг хаана үрж ирсэн бэ гэхэд бүр газар мазартайгаа нэртэйгээ уустайгаа бүх юмтайгаа баартайгаа байж гин. Тэгээд яг хоо чиний төрөний хэл дээр нэг удаа ядаргаатай л та хийх. Ихтэй нэг сурчхаараа бүр ингээд хөвшил болоод гэтээ нөгөө 5 минут л ажиллахгүй нэ 5-10 минут л ажиллаад юу. Тэр чинь нэг айгу богинохоо хугацаанд нөгөө ий баримтаа уншуулад нэг хөвшил болчихлоо шүү дээ тий. За өөрөө биш юм аа ядаж нэг нөхрөөрөө ч юм уу уншуулад ээжээрээ ч юм уншуулцдаг болчихлоо шүү дээ. Ядаж нэг өрхийн хэмжээнд бол нэг уншуулдаг нэг тийм хөвшил суучлаа. Дадал гэж ярьсан шүү дээ хөвшил тий. Тэгэхээр чи ий баримт дээр чинь бол нэг хөрхөө бас нэг нааж өгсөн шүү дээ. Тий. Урамшуул. Тий. Тэгмүүдээ тэрийг авах гал хүн болгон чи юу уншуулаад манай эмээ хүртэл уншуулаад байна шүү дээ. Гурав утсан дээр сурах юм байна уу энэ гэж хараа. Тэгээ би одоо нөгөө санхүүгийн боловсрол гэх чинь нөгөө их нартайгаа одоо суугаад 8 дахь жилдээ золгож чинь тэгээд би эхнэрээ ямарчлаас хоримтлын ач холбогдол тайлбарлаад ойлголцсон чинь манай аягүй сайн мөнгө хоримтлуулдаг болсон. Тэгээд зөвхөн өөртөө биш нөгөө хүүхдүүдтэй ингээд сар болно те хадгаламж ингээд хийгээ сурчсан цалингаасаа. Тэгээд эн чинь ингээд нэмэтгэхэд ингээд аягүй хөрх ингээд өсөө өвчиж байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө хүүхдийн жишээл боловсрал гэдэг аягүй том хөрөнгө оруулалт байдаг те нөгөө сургуулийн төлбөр за тэгээд дагалдах хэрэгсэл гэж сар бол мөнгө ингээд аягүй ихээр зарж. Тэгээд нөгөө мөнгө хоримтлуулчихсан учраас бит хоёр тэр хоримтлаас нь ингээд тодорхой хэмжээний зардлын санхүүжилт чадаад байгаа байхгүй юу? Тэгэхээр дарамт багтаа байгаа. Тэ ямар ч сан сургалтын төлбөрлөө ингээд төлөхөд
жилд нэг удаа төлөхөд тэр нь бид хоёрын өрхийн санхуд нэг амар нөлөө үзүүлэх хэрэггүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр уул нь ингээд хүн ерөөсөө л цалингаас нэг 5-10% л хийгээд сурчхал юм бол ингээд тэр чинь ингээд урт хугацаанд аягүй их мөнгө болд юм аа. Тэгээ энэ бол аягүй чухлаа тий. Гэтэл одоо ялангуяа нөгөө нэг магадгүй ингээд ойрын хугацаанд цалин буурах ч юм уу тий эсвэл сул зогсолтод ороод 60% болох за бүр ажлаа алдах ийм маш том мэдлүүд байгаа. Эхнээсээ бол ингээд ийм байна нөхцөл байдалд орсон хүмүүс байгаа. Засгийн газараас ч гэсэн бас яг хөтөлбөрөд байгаа ч гэсэн бас тэр болгон бас хангалттай бол хүрэхгүй байх юм болгонд тий. Тэгэхээр одооноос эхлээд нөгөө нэг манайхан одоо өссөн үсээгүй зарлах дээрээ анхаарахгүй болохгүй тий. Тэгээ нөгөө тодорхой илүү зарлуудаа бас танах шаардлага гарах бах. Гэхдээ яг энэ үед нь ер нь магадгүй бараг банкн дээр очингуудаа нэг хоригдлын данс нэгээ тийм ээ. Тэгээ автоматар цалингаас нь хасдаг илүү оруулаад. За бүр сүүлдээ одоо манай банкнд бол яг тодорхой хуваар төгрөгөөр өгдөг тийм үү? Тоогоор өгдөг тийм. Бүр энийг банкуд маань нэг шинэ үйлчлэгээ нэвтрүүлээд хувьчлаад яг үнэ цалин нэмэгдэнгүүд нь автоматар хоригдлын одоо нэг сэжүүлдэг дүн нэмэгдүүлдэг. Энэ бол амархан банкны хувьд л хийж өгөх боломжтой байх гэж бодож байна тийм. Гэвч би нэр зөвхөн сонирхолтой гэмээр одоо залуу гэр бүлүүд бас байгаа л байлгүй тий. Тэгээ сонирхолтой гэмээр түүх яриа гэж бодохгүй. Яасан бэ гэсэн чи манайх сүүлийн 4 жил ид шавчаа. Ид гэдэг чи бас нэг Монгол аягүй соёл ахгүй. Ингээд манай бас юм Монгол ахуйтай холбоотой тийм соёл. За тэгсэн чи ид шавсан чинь чи ингээд яг нэг пал идэлт нэг 800 мянган төгрөгөөр ч юм уу тэр нэг юм бяруу авчиж байгаа байхгүй хөдөөнөөс тий. За тэнгүүд нөгөө сар тутмын хүнсний зардлын нөгөө махны хэрэглээ багтчихсан. Мах чи айгүй өндөр хувь эзэлдэг. За ерөнхийдөө хүнсний хэрэглэн дээр хүнс одоо яхаа зүгээр ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглэн дээр мах за тэгээд нөгөө янз бүрийн нөгөө гоо сайхны цэвэрлэгээний нэтрэ гэсэн тийм зардлууд яг өндөр эзэлж байгаа байхгүй. Түүнээс яг сууд талах дээр одоо юу гэдэг бодог урилж бас ирсэн байгаа шүү дээ. За тэгсэн чинь харин тэр энэ идэж гэдэг чинь бол манай бас нэг уламжлалт тийм нэг одоо юу гэдэг нэг тийм хуримтлалын нэг хэлбэр юм аа гэдгийг бас ойлголоо тийм орчилж төлөө. Тэгэнгүүтээ ингээд одоо амар идэж авах дуртай заяа. Яадаг гэхэлэр нөгөө өвлийн туршид бас яг тэр нөгөө зардлыг айгу айтаахан болгочихчаа. Тэнгүүд яаж яана гэхэлэр нөө 100 оримтлуулсан мөнгөөрөө тийм одоо намар жишээлбэл идэж авангууд өвөл болохоор яадаг вэ гэхэлэр нөө дулааны зардал энэ төр орж ирээд тий одоо байрны мөнгө энэ төр нэмэгдчихдэг байхгүй. Тэгээ гих мэдчлээ ингээ офсет хийж штэ. Харин яг л юм чинь нөгөө юуны жишээ байхгүй тий өрхийн санхүүгээ зохицуулах тий. Одоо жишээл хэрэглээ ихтэй тий нөгөө өрхийн гишүүн ихтэй айлын хувьд бол одоо идэж аваад улмаар урт хугацаанд мөнгө хэмнэн зөв арга тий. Гэтэл ганцаар амьдарч байгаа хүн бол тийм жишээл ингээд бүхэл бүтэд шаваад яах юм бараг 2 жил итгэх байлгүй тийм ээ яг гэр бүлүүдийн хувьд тэгэхээр ингээд нөгөө яг л нөгөө өөрийнхөө одоо хэрэгцээнд нь тааруулж тийм нөгөө зардлаа бол одоо зохицуулах хэрэгтэй тийм би бас яг тэгж үтсэн 2-3 жил идэж авч үзээд тэгээ одоо бол яаж байгаа гэхээр би бол сард нэг 100-аас 150 мянган төгрөг өгөх юм хаан зардаг байхгүй юу тэгээ манайх бол яг хоо тэгэхээр ингээд за өвлийн 6 сар гэж бодохоор яг л нөгөө нэг эдшнэл мөнгө болж байгаа юм. Тэгэхдээ манайх бол яг сартаа бол яг одоо нэг одоо тэр чи хэдийн ил мах болж байна те нэг 10 гаруй их мах бол ингээд яг идэд болчихж байгаа юм те. Одоохондоо хүүхдүүд жоох учраас бол хэрэглэн бага байна те. Одоо яг хүүхдүүд өсөх хэрээр мэдээж хэрэглэн нэмэгдээд ирэхээр эргээд идэж авах асуудал илүү үр ашигтай болох байх те. Идэж гиснээс одоо нөгөө яг 90-д онд бол яг бүгдээрээ идэж авдаг үе байсан те. Бүгдээрээ нөгөө хөдөө танилттай хамаатнуудтай байсан учраас одоо орчин үеийн магадгүй хотын гэр бүлийн зовлон бол нөгөө хөдөөд ойрын хамаатнууд байхгүй болцсон. Энэ үед харин магадгүй яг одоо бас нэг шинэ бизнес нэвтэрсэн байсан шүү дээ. Одоо бизнес тийм талын Монгол гэдэг нэг нөгөө идшээ захиалдаг те нөгөө бизнес ургаа хийсэн. Энэ магадгүй бас яванда шинэ гоё бизнес болох юм шүү. Тэгэхээр яг л нөгөө өрхийн одоо хэрэгцээ чинь нөгөө өрхийн гишүүдийн тооноосоо те нөгөө хамаарах учраас нөгөө өөрчлөгдөн те. Тэгэхээр ингээд эхнээс нь ганцаараа амьдарч юм да дараа нь хоёул олон за дараа нэг хүүхдний мөдөлн нэмэгдэн. Тэгэхээр ганцаараа байхдаа л одоо өөрийнхөө те нөгөө хэрэглээгээ орлогоо ингээд зөв ойлгоод зарцуулаад сурчих юм бол өрхийн гишүүд нэмэгдэх тусам тэр чинь ялгааг бол дадал нь хэвээрэл авах байхгүй те. Тэгэхээр ингээд илүү нөгөө хялбар болно те. Түрүүн чиний хэлдгээр нөгөө бүгд мэдсээр гэж яага хийдгүй нэ гэдэг чинь бол эргээд ерөөсөө нөгөө
хөвшлийн асуудал тийм. Одоо банкн дээр нэг удаа очиод нэг удаа очиод нэг цаасан дээр авьяасаа зураал тэгээд сар болон цалингаас одоо хэд ч 20,000 орчим 30,000 50,000 төгрөгийг автоматар хугацаа дадамжин данс руу Гүнэр үнэхээр ганцхан удаад очих асуудал байхгүй юу? 5,000 Одоо ч юм бол бүр интернет банкар ч хийх боломжтой болчиход байна. Нэгтэй нэр бас нэг айгүй сонин зүйл ажигласан. Тэрний юу гэхээр одоо манай нөгөө юм томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд ч гэх юм уу те. Тиймэрхүү газрууд ч нэг юм бонус онооны системтэй шүү дээ те. Тэгэхээр бол одоо чи намын картаа уншуулангуу цаана те нэг тэдэн хувийн ч юм үлддэг. Тэнгүүтээ тэр одоо бонус оноогоо ашиглахгүй үлдээ гэдэг юм одоо кассан дээр айгүйх сонсогддог байхгүй юу? Одоо миний урд зогсож байгаа хүн бонус оноогоо үлдээчи гэдэг байхгүй. Тэр бол зүгээр яг цэвэр нөгөөний санхүүгийн хөрөнгөлөл шүү дээ. Үгүй харин цэвэр санхүүгийн утгаараа тэр бол айгүй логикгүй асуудал байхгүй юу? Тэгээ шууд хэрэглэх хэрэгтэй байхгүй яа тэр чинь нөгөө хүү бодогдохгүй хөрөнгөлөхгүй учраас. Тийм яг зүгээр одоо би зүгээр санхүүч хүний одоо эзэмшигчний хувьд тоо бодоод үзэхлээр тэр бол утгагүй асуудал тийм ээ. Гэхдээ нөгөө нэг одоо нөгөө хэрэглэгч шүү дээ тэр хүний хувьд болохоор нөгөө нэг тийм одоо юу гэдэг яг орлогоос мөнгө шилжүүлж байгаа явдал биш тийм үү. Зүгээр яг нэг бонус оноо юм чин тэрийг зүгээр ингээд хадгалаад тэгээд яг нэг юм бас нэг онцгой шаардлагатай үед ч гэх юм уу нэг бөөнөр нь пал хийтэл нь авбал гоё идэх ч юм уу тий. Тэгэхээр ч бас хөрөнгөлийн нэг хэлбэр байхгүй юу. Гэхдээ яг ингээд нэг логик нь арай өөр. Тэгээ гих мэтчлээ бас хэлбэр байна. Яг чиний хэлдэгт яг зөвлөдөө нөгөө хүү бодогддгоо данслуу мөнгө шилжүүлээд гэсэн үг шүү дээ тийм үү. Тэр доор нь хэрэгжилж болно зөв санхүүгийн юу талаас. Би бол одоо жишээл хизээч тэнцээ мөнгө үлдээхгүй байхгүй шүү бүгдийг. Одоо сүүлийн нөгөө нэг одоо behavioral economics, behavioral science гэдэг монголоор бол зан үйлийн эдийн засаг гэдсэн шинэ яадаг хашаа нэг. За бараг дадлын инч гэдэг юм уу. Сэтгэл судлал тэгээд нөгөө эдийн засгийн ухаан хоёрыг холилдсон те. Тэгэхээр хүн болгоо нөгөө нэг нэр төгрөг гэдэг бол ямар төрлийн нэг төгрөгөөс гэдэг шалтгаалаад тэрийг өрхөөгүй хадгалах уу гэдэг энэ шийдрүүд бол хүн толгойн дотор бүр цаанаасаа ингэ бодсон. Ямар ч нөгөө effort одоо хүч зарцуулах шаардлагагүйгээр ингээд бодчтой ингэнэ. Тэгээд ч нөгөө цалингаа болохлээр айгүй хайрладаг. Яг тэгэхээр хөдөлмөрж жагаад сардаа нэг за нэг 2 удаа авдаг те. Тэрээ болохоор нэлийн хариуцлагатай байдаг. Гинти орлого бонус гэхлээр нөгөө нэг хүн бэлгэлцсэн юм шиг бодоод энэ бол өстой шууд пал идэл нэг юм гоё юм цуглуулж агаад нэг гоё өөртөө тансаглал авчиг гэлээрээ нөгөө. Яг одоо лотерей хоцсон хүмүүсийн шийдвэрүүд, зарцуулалтын шийдвэрүүд дандаа тийм буруу байдаг тийм ээ. Рационал бус байдаг гэж ярьдаг шүү дээ. Ингээл авчаал ингээл тавиад тоочдаг те нэг л амарч. Тэрний юм хайбрид хэлдэг нөгөө ягаад хүмүүс ингээд зөв гэдэг мөртлөө ингээд нөгөө зөв их дадалж суухгүй байна гэдэг чинь бас нэг тийм тэрийг behavioral economics дээр mental accounting гэж яриад идэм байлээ л дээ. Тарих дотороо ингээд ерөөхдөө бид нар төрөвчөө ингээд том дэвсгэрт мэсгтэр англиад ингээд эсвэл данс маасаа ингээд төрөл бүрээр англиад хийдэгтэй адилхан. Хүн бол тархин дотороо бас нэг тийм жижиг дансууд жижиг явахтай хэд хэдэн төрлийн дансуудтай байдаг гинэ. За энэ дансандаа хийсэн мөнгө бол энийг бол шоундаа зарцуулж болно те. Нэг дороо пал идлэн зарцуулж болно. Энэ дотор дансандаа тархин доторх дансандаа хийсэн мөнгө болохоор яаж гар урж болохгүй өстэй твчих өстэй буюу магадгүй одоо хадгаламж дээр одон жилийн 20 жил хийсэн юугаа болон аль болох гар өрөхгүй те хүүхдийнхээ ирээдүйн мөнгө гэж бодоод тэгж нөгөө нэг тархиа басна жоохон тохируулах шаардлагууд бас байдаг юм шиг байлээ л дээ зөвхөн тэрийг хүчээр хийдэг арга нь болохоор банкн дээр очиод нөгөө нэг хүчээр өөрийгөө данснасаа ингээд ахуулдаг арга бол яг хүчээр өөртөө нөгөө mental account гэж байгаа. Нөгөө Microsoft Money-гийн тайлан гэж би яг ингээд өдөр болгон үцхээр л за энэ зардал өмнөх сар хотол нэмэгдчихжээ. За энийг ер нь бол барих хэрэгтэй юм биш шүү гэж бодонгот л маргааш нь үшээ ингээд яг ингээд дохио очиод байгаа байхгүй юу. За гадуурад юу гэдэг бити кофе ууг гэдэг ч юм уу тий. Яг нэг тийм дохио очт юм билээ. Тий тэгэж тэгэхээр хамгийн гол энийг нөгөө хөвшил болох хэрэгтэй тий. Сурах хэрэгтэй хийхтэй. Хэцүү бол биш шүү дээ. Энд чинь ерөөс хэцүү биш шүү. Яс компани дээр нэг зүйл туршиж үзэж эхэлсэн нь юу вэ гэхэлэр ажил олгогчийн хувьд болохоор бас нөгөө нэг ажилтнуудтай тийм нөгөө наж өгөх боломж ус айгүй ихтэй тийм ээ. Тэгэхээр манай нэг ажилт над дээр орж ирээд тэг би одоо ингээл яах вэ? Ажиллаа л энэ тий. Тэг ерөөхдөө ингээд амьдрал ахгүй ерөөсөө сайжрахгүй байгаа тий. Наа тий байрсаа олчдаг тий болохгүй наа. Энэ тэр одоо захирлаа та нэг одоо нэг яамаар тий яах вэ гэж ороод ирэхгүй. Тэгэхээр би яг ингээд бид нар бол ингээд нөө цалингаа бол ингээд тогтмол ингээд юутай уйлдуулах бүтээмжтэй ч гэх юм уу тий. Эзэн засгийн хөвсөл адилтай уйлдуулах бодлого хийж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр хүний одоо яг манай компанид бас нэлээд олон жил ажилласан тий. Гэхдээ яг тэр төр төвшөнд бол ингээд уйлдал өсөлт нь л явж исэн. Тэгэхээр би манайд хэлэхгүй гоо чи тэр хувьд л энэ төр
хийдэг юм уу? Тэ ядаж байрны урьдчилгаа хийх бол одоо боломжтой чамдал өнгөрсөн тэ 6 жилийн хугацаанд бол гарсан л байж тээ. Тэр өөний чинь нөгөө цалингийн олгож байгаа үнийг мэдээд нь шүү дээ. Тэгсэн чиггүй вирус ориглуулж чадахгүй байна нэтэрэ гэд. Тэнгүүдээ би манайрт гэрээ байгуулдаг байхгүй. За окей чи сар тутам тэдэн төгрөг хоримтлуулаад ээ. Тэ? А би хоримтлуулсан мөнгө тутмын чинь 50% нь би чамд юу гэх. Бонус үгүй. Тэ? Тэр чинь ингээд нэг одоо юу тэгээд яг хоёлаа ингэж ажиллаж байгаад яг манай айгу сайн ажилтна л та. Би тэр чинь болохоор ингээд бас тогтоохол зарах гэдэг шүү дээ. Тэнгүүтээ хоёлаа ингэж ажиллаж байгаад юу яая? Байрныхаа урьдчилгаанд хүргэе. Тэ? А тэгсэн чинь тэр чинь ингээд бас ингээд шууд ингээд явчихж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд бас айгүй амжилттайгаар одоо бараг нэг 20 хэдэн сая болцсон явж байгаа. Тэ энэ чинь яг л зөв арах нөгөө сэтэлжүүлэх хэрэгтэй те хүнийг ач холбогдлыг нь ойлгуулад тэгэхээр одоо бол ингээд хүмүүс бол ойлгоод байна. Гэхдээ яагаад хийхгүй байна гэдэг асуудал гараад байна шүү дээ. Тэгэхээр яагаад хийх ёстой гэдгийг нь л одоо хүүхэд байх наснаас нь тийм ээ бүр багаас нь ингээд сэтгэл бас авмаар хүүхэд байхад нь яаж зааж өгөх хэрэгтэй те одоо 1-4 ангиас нь жишээ нь 1 2 3 4 гэдэг анги болгонд нь одоо хүүхдийн насанд нь тааруулаад одоо энэ санхүү эдийн засгийн мэдлэгийг үе шаттайгаар ингээ олгох юм бол тэр хүүхэд чинь 10 дахь анги төгсгöd эдийн засгийн нэлээд сайн ойлголттой болчихсон тийм ээ. Ядаж өөрийнхөө санхүүгээ яаж удирдах ёстой гэдэг талаар нэлээд тийм гайгүй мэдлэгтэй болцсон болох байхгүй. Тэгэхээр энийг бол одоо манай боловсролын яам мэдхгүй биш мэдж байгаа. Зүгээр энийг харин одоо яаж хөтөлбөр оруулах вэ гэдгийг л хийх хэрэгтэй тийм. Монгол банкны нэг хөргөн төсөл бол нэхэсэн тийм. Тэр байхгүй болсон байлжээ. Бас нэг ап энтертэй тийм. Санхүүгийн боловсрол байгаа тийм. Тэгэхээр тэр ап нь болохоор бүр байхгүй болсон л шүү дээ. Тий. Би нэг хүнд бас яг энэ асуудлаар яриад нэг зөвлөгөө өгөхгүй санал болгосон чинь тэр ап апдейт хийхээр айцсан байлээ. Тэгэхээр бол тэр бас их хайтахан төсөл байсан. Тэгэхээр яг цаг жоохон давж байгаа учраас корона вирус болон санхүү эдийн засаг ерөнхийдөө нэг менежмент ярьж шүү дээ. Тэр хоёр залуутай сууж би нэг зүйлийг бас нэг дуртахгүй болохгүй санагдаад байна. Тэрний юу вэ гэхээр сүүлийн үед нэг аюул олон тийм мэдээнүүд гарч байна. Яг энэ нөгөө нэг онцгой нөхцөл байдал тий одоо нэг хүмүүсийн хувийн амьдрал ажил одоо алба тий одоо бүх зүйл ингээ холилдсон тий эдийн засгийн хямрал өрхийн санхүүтэй нэгт ингэж сөлбөлтцсэн энэ үед ерөнхийдөө юм эмэгтэй удирдагч нар маш тийм одоо шийдэмгий зөв байдлаар яг энэ бүх зүйлийг макро микро нано тэр бүх зүйлийг чи уялдуулаад авч явж байна гэдэг талаар маш олон нийтлүүд гараад байгаа байхгүй юу. Тэ одоо жишээлбэл өчтөрхөн гэхэд нөө Washington Post дээр нэг тийм нийтлэл гарсан байсан тий. Одоо жишээлбэл нөө Шинэ Зеландын тий ерөнхийдөө Тайваны ерөнхийдөө одоо тэгэл Норвегийнх ч гэх юм уу тий. Тэнгүүдээ тэн дээр бас нэг юм ялгаа гараад байгаа. Эмэгтэй хүмүүсийн хувьд болохоор яг тэр нөгөө макро микро тэр өрхттэйгөө холбоотой юмнуудыг бас айгуу сайн ажиглаж чадаад байгаа юм болов уу гэсэн бас нэг үнцэг байгаа даа тий. Ерөнхийдөө бол одоо чинь Монголд бол дийлэгтэй эмэгтэйчүүд өрхийн санхүүгээ зохицуулж байгаа шүү дээ. Түүхэндээ ч гэсэн тийм үү? Тий. А ер нь бол бусад газар ч гэсэн дээр нь тэр нь бол дагамгаалж байгаа тий. Одоо манай хайдар шиг юм супер бас арчилгуу зөөгөн л байна тий. Тэнгүүд яг тэр олон төвшөнд нь харж чадаад байгаа удирдагч нар нэмэгтэйчүүд байгаа байхгүй. Тэнгүүд нөө эрэгтэй тий мачо удирдагч нар чинь нөгөө жоохон трамптаад байна шүү дээ. Эсвэл сэлэмдээд тий. Наад чи нэмээд загийн эмэгтэй учраас гэж хэлж байгаа юм биш үү? Нөгөө судалгаагаар батлагдсан байт юм байл. Одоо зүгээр яг хөрөнгөний зах зээлд брокер хүмүүсүүдийн эмэгтэй эрэгтэйгээр нь англиад үзэхлээр эрэгтэйчүүд нь өстой нэг жоохон хямран гутлан зар эсвэл жоохон өсөнгүүт нь ав гэлтэй итерхий ингээд нэг хоёр туйлын тийм шийдвэрүүд гаргадаг тийм сэтгэлийн хөрөлтэй тийм эмэгтэй шийдвэрүүд болохоор арай жоохон 5 жилийн дараа тийм 2 жилийн дараах нэг хувьцааны ирээдүйг харж яадаг эрэгтэйчүүд болохоор тухайн үеийн ав зар гэдэг тийм хүмүүсийн шийдвэр гаргадаг тэр нь бас нэг судалгаагаар би тэрийг харж ирсэн байсан шүү дээ. Тэгээд нөгөө жагийн үг үргэлжлүүлээ зүгээр эмэгтэн бол нөгөө деталь илүү сайн анзаардаг тийм нөгөө гэтэл бидний амьдрал чинь ингээд хэдийгээр бид нар том зураг ярьдаг боловч яг хэрэгжүүлэх дээр тулахаараа ерөөсө бүх юм дандаа энэ нарийн ширийн детальнаас хамаардаг тийм. Тэгээ хин ер нь деталийг илүү сайн анхаарч чадна. Тэгээ тэр нь илүү сайн нөгөө юмыг хийн те хэрэгжүүлнэ. Тэгээ зүгээр яг амьдралын онцлоор эмэгтэн нөгөө өрхөө гал голомтыг авч явж байгаа юм бол маш олон зүйлүүдийг нөгөө хариуцаж те нөгөө уйж хооронд нь олон фактор тий учраас эмэгтэйнд тэр нөгөө олон жижиг зүйлийг маш сайн анзаарч хооронд нь холбож те
тэр чадвар бол мундаг гэдэг. Эрэгтэй хүн бол яг хэл ингэ том зураг тийм уулаа ширтсэн шигэ гэх тийм нэг энэ жил хаана зунших юм шүү гэдэг тиймэрхүү шийдвэр бодож байгаа. Тий. Гэтэл яг шинэ зуншлагчид очиод сонголоо гэхэд тэнд нь яаж амьдрах вэ гэдэг нь бол яг эсвэр бол эмхтэн самарч байгаа байхгүй тийм. Тий. Тэгэхээр тэгээ энийг яг нөгөө зөв тэр балансыг л олох. Тийм аль аль нь хэрэгтэй тийм. Тэгээд бие биенийхээ одоо эрэгтэй эмэгтэй одоо бие биенийхээ давуу талуудыг ашиглаж тийм. Одоо явах нь бол одоо урт хугацаанд бол амжилтанд хүргэнэ тийм. Тэгээ яг энэ сэдвтэй холбоотойгоор нөгөө бид нар нэг ном ярих гэж ирж байсан тийм. Тэгээд ер нь бол ингээд ном унших хэрэгтэй гэл одоо сүүлийн хэдэн жилч яриад байгаа юм. Энэ ямар ном унших вэ тийм ээ? Яг тэр ном чинь их байна шүү дээ бас сонголт маш их. Тэгэхээр ямар ном унших вэ? Яах гэж ном уншиж байгаа юм те яг юу мэдэж авахын төлөө ном уншаад байгаа юм те. Тэгээ яг би бол ерөнхийдөө ном уншихыг бол ингэж ангилаад байгаа. Хувь хүний хүмүүжил, бие авчих байдал гэдэг талаас үнэхээр тэрэндээ анхаарья гэж байгаа бол уран зохиолын ном унших хэрэгтэй. Уран зохиолын ном те. Тэр дотор ялангуяа одоо дэлхийн классик буюу дэлхийн шилдэг хөлийн зөвшөөрөгдсөн зохиолчтой номуудыг юуны төрөнд унших хэрэгтэй те. Каноноос эхлэх хэрэгтэй те. Одоо Лев Толстойн Дайн баян гэдэг ч юм уу те. Одоо ер нь бол хүний амьдрал, хүний тэр эмоц үйл хөдлөл ямар байдаг те. Энийг бол яг тэр өстө маш гоё сайн чанарын номноос олж авнаа. Тэгжээж би яг өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Цэвэр зүгээр мэдээж ямар нэгэн тийм дадал хөвшил ч юм олж авах ч бол мэдээж бизнесийн ном ч юм уу те сурах бичиг. Тэгээд одоо энэ улс төрийн нөхцөл байдал за тэгээд одоо энэ коронавигоос шалтгаалаад хүмүүс ч ингээ гэртээ илүү их байх болж ин зарим галзуурж ин зарим баясч ин те янз бүрийн болоод байна шүү дээ те дэлхийд даяар. Тэнгүүд би нэг уншсан ном гинт сансаа. Тэгээ тэр ном бол миний хувьд л өстой бүр үнэхээр бүр одоо үнэхээр супер ном байсан те. Тэгээ тэрийг хөөрхий би өөрөө ч олж аваагүй. Аав маань надад нөгөө уншихыг санал болгоод нэг 10 жилийн өмнө ч хэлээд те. Тэгээ энэ Английн аягүй алдартай сэтгүүлч Паркинсон гэдэг хүний бичсэн ном багхгүй юу? Паркинсоны хууль гэдэг нэртэй. Тэгээд айл 60-ийн донд ч лөө бичигдсэн ном багхгүй юу? Тэгээ ном хоёр хэсэгтэй юм. За эхний хэсэг нь болохоор Английн улс төр эдийн засаг хүнд сурталын талаар бичсэн байгаа. Тэгээ ер нь бол Английн засгийн газар яаж бүрэлдэж ийсэн те энэ төрийн хүнд суртал яаж бий болж ийсэн юунаас улбаатай ингээд бүр 1600 оноос эхлээд дата цуглуулад анализ баг 300 жилийн дата дээр суулаад анализ хийчихсэн номных нэг хэсэг нөхгүй юу. Тэгээ яагаад ер нь төрийн албаагчдын тоо үргэлж нэмэгддэг энэ төргээд өстой бүр үнэхээр сонирхолтой нөө яг одоо Монгол болж байгаа бүх юм ерөнхийдөө яг тэр ном дээр бичсэн байгаа юм. Тий. Номных нь нөгөө хэсэг нь болохоор одоо төрөний бидний яриад байгаа тэр нөгөө микро буюу нано буюу одоо яг нөгөө family life буюу одоо өрхийн амьдралтай. Одоо хүүхдүүдийн хүмүүжил, эхнэр нөхрийн хоорондын харилцаа, амьдралын зорилго энэ төргээд ингээд яг хүний өдөр тутмын тулгарч байгаа асуудал их сонирхолтой. Мэдээж юу гэдгийг тийм жоохон эргэлзээ төрүүлсэн энэ нэрэж тийм билүү гэсэн асуулт төрүүлсэн ч ерөнхийдөө тэр ном надад бол аюух нөлөөлсөн тийм. Тэгэл одоо ч хүүхдүүдийг хэрхэн хүмүүжлэх вэ аюу гоё юм практик зөвлөгөө өгч байгаа байхгүй юу? Хамгийн энгийн зүйл юусэн ч үе хүүхдүүдийг чимээг байлгах хэрэгтэй гинэ. Тэг яагаад гэсэн чинь нөгөө хүүхд нөгөө ямар нэгэн мессеж өгөхөөс илүү ярихын төлөө юм ярьдаг гэж байгаа. Нөгөө ярих процесс нь сонирхолтой. Тэрнээс юу ярьж байгаа нь бол нэг чухал биш те. Тийм учраас хүүхдийг чимээг байлгах хэрэгтэй. Тэгжээч хүүхд нөгөө ойлгохдаг гинэ санаанд одоо би юу буруу юм яриад тах шиг байна гэдэг. Хизээ хаана юу ярихаа ойлгох хэрэгтэй тий. Жишээ нь бол энэ ингээд нэг юм зөвлөгөө өгчөж байгаа байхгүй юу? За дараагийн өөр нэг жишээл зөвлөгөө өгөхөр нөгөө физикийн термодинамикийн хуулиудыг ярьж байгаа нөгөө халуун битнээс энерги нь хүйтэн биед рүү шилждэг тий. Тэгэхээр нэг хүн ууралж байгаа цагт бол нөгөө нь уурлаад дими ямар ч сайн үр дүнд хүрэхгүй тий. Тэгэхээр нэг нь 50 байх хэрэгтэй. Тэгжээч ууралж байгаа хүн
тавьширнаа, хурдан тавьширнаа тий. Физикийн хуулийг өрхийн хэмжээнд авчирч байна шүү дээ. Жишээл ингэж нэг юм сэдв бай. За дараагийн нэг айгу тэр бол амар чухал зүйлээсэн. Ер нь амьдралын зорилго гэж юу вэ тий? Ер нь хүн яах гэж амьдрдаг юм? Юуны төлөө амьдрдаг юм тий? Тэгээ энэ дээр ингээд мэдээж энэ жоохон тийм философи асуудал болчихж байгаа. Тэгээд нөхөр бол ямар жишээ татсан бэр ингэж байгаа. Чи Леонардо да Винчи, одоо Микеланжело, Моцарт, Бах энэ хүмүүс бол амар азтай хүмүүс. Яагаад гэсэн чинь тэдний хийсэн бүтээсэн бүтээлүүд бол өнөөдөр хүртэл хүн төрөлхтнийг бол одоо гайхшруулж, бишрүүлж тэ. Тэр хүмүүс бол ерөөсөө хүн төрөлхтний түүхийг хизээж арилгахаар уул мөрөлдсөн азтай хүмүүс. Тэ? Тэгэхээр бид нар яах вэ? Жирийн арт юм тэ. Мэдээж хүн болон да Винчи шиг зурж чадахгүй, хүн болон Моцарт ч хөгжим зохиож чадахгүй тэ. Гэхдээ хүн хойч ирээдүйдээ хэрэгтэй өв үлдэх ёстой. Энийг үргэлж бодож явах хэрэгтэй тэ. Тэгээ хамгийн үнэтэй өв бол ерөөсөө л боловсрал гэж үздэг тэ. Тэгэхээр бол энэ бол амьдралын нэг одоо зорилго гэж ирж байгаа. Тийм бас хүүхдүүдээрсэн бас legacy чинь бас хүүхдүүд шүү дээ. Хүүхдүүдээ зөв хүн болгож те улс их орондоо ч байна. Тэгэхээр энийг ингээд нөгөө тэр номыг бол би ерөнхийдөө ингээд хүмүүсээс уншаасаа л гэж боддгийн. Тэгээ найзууд аягүй их зөвлөдгийн те. Ер нь бол зүгээр сонирхчих те. Тэгээ би уншаагүй ном байна. Гасынхан доор тайлбар дээр нөгөө бүтэн нэртэй ном болчих. Тий. Ер нь бол сонирхоод уншчих хэрэгтэй те. Би бол янз бүрийн олон ном уншсан. Гэхдээ энэ ном бол өнөхөр миний аягүй тод ном мөр үлдсэн. Тэгээд эцэст нь зүгээр хэлэхэд тэр номон дээр хамгийн чухал хүний олж авах ёстой зүйл тэр одоо зохиолч бичиж байгаа бол тэр амьдралын баланс гэж байгаа. Шунал хэрэгцээ хоёрыг яаж нэг баланслуулах вэ те. Тэгээ энэ бол эргээд ерөөсөө амар хэцүү гэж байгаа. Яг тэр хүнд нөө сэтгэл хөдлөл байдаг эмоц те. Тэгээ эмоцоос хамаарч хүн ингээд нөгөө янз бүрийн шийдвэр гаргачих гэдэг те. Одоо ууралсан үедээ жишээл юу гэдэг юм. Нэг шийдвэр гаргана те. Хизээч 50 байх үедээ гаргахааргүй шийдвэрийг хүн ууралсан үедээ гаргадаг те. Тэгэхээр гэтэл хүн ууралсан ч вэ тэр шийдвэрээ гаргахгүй байвал тэр чинь айгу мундаг хүний шинж болцох гэдэг байгаа байхгүй те. Тэр нэг ингэ тэр баланс нь олох те. Тэр урт чадвар гэдэг бол эргээд ер нь хүний хувьд бол амар хэцүү гэж байгаа. Тэр нэг туршлагаар туулдаг те алдчихж. Тэгэхээр энэ их сонирхолтой ном тэгэхээр ингээд энэ боломжийг ашиглаад бас жоо рекламт чи уншаарай те. Окей, баярлалаа. Сонирхолтой ном сонирхсанд. Жагд маань бас санал болгох ном. Би санал болгох юм аа. Тэгт. Одоо зочноор орж байгаа. Яг гоо энэ яг сүүлд уншиж байгаа ном биш л те. Яг сайн нөгөө бид нар нөгөө дадал зуршил хев маяг хөвшил гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр бол би бол бас нэг өөртөө тийм дадал зуршлыг яаж бий болгох уу гэд тэр нэг The Power of Habit гэдэг нэг номны хэсэг модонд орсон шүү дээ. Power of Habit гэдэг те яаж хэрхэн дадал зуршлыг бий болгох вэ гэх тэрийг нэг бүр албаар хэрэг болгож уншсан юм. Тэрний учир нь юу гэхээр би болохоор өөрөө нөгөө нэг тийм нөгөө шар шувуу гэж ярьдаг шүү дээ те нөгөө өглөө оройтч басан шүн нилэн сон нэг тиймэрхүү юм маягтай тэнгүүд нөгөө бас одоо нялх хүүхдтэй болонгууд яг тэр чинь ингээд аяг хэцүү зэ. Тэгээ ерөнхийдөө миний бүх рутин аяг өөрчлөгдсөн байхгүй тий. Тэнгүүд ингээд нөгөө бүтээмж жоохон муудаад ирсэн. Тэгээд нөгөө нэг яг тэр дадлуудаа жоохон өөрчлөх зорилгоор бүр ингээд хэрэг болгох юм байна шүү дээ. Тэгсэн чи тэр зохиолч нь болохоор юг онцолж эхэлсэн бэ гэхлээр ерөнхийдөө бол хүний амьдрал тэгээд айгүй тийм маш ухаантай тий одоо юу гэдгийг маш их боловсралтай өргөн мэдлэгтэй хүн байж болно. Гэхдээ ер нь бол хүний амьдрал шийдвэрүүдээс гэхээсээ илүүтэй ийм хөвшлүүдээс одоо хөвшлүүдээр тодорхойлогдох нь илбэг тий. Амар супер нөхөр байсан ч гэсэндээ тий яг хоо шийдвэр гаргах дээр тулах юм бол супер шийдвэр гаргана тий. Гэхдээ магадгүй нэг жоохон муу хөвшлүүдтэй бол тий тэр бас нэг төдийлэн амжилт болдгоо ч гэх юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг тэр хөвшлүүд чинь чамааг яг эсрэн дээр удирдана гэдэг тийм өнцгөөс эхэлж байгаа байхгүй. Тэг яг нөгөө нэг одоо жишээлбэл нэг янз бүрийн одоо бүр аргачлалууд байгаа юм л да одоо жишээлбэл ингээл нөгөө юу өглөө шууд босохдоо тэ одоо хэрэг одоо нөгөө нэг фитнест явахыг зорж байгаа бол тэ фитнесийнхаа хувцсыг ингээ баг өмсөө дунд тентэр гээл заяа тэ тэнгуү чи ингээд нөгөө нэг ингээд шууд ингээд босоод гарч явхад чи ингээд нөгөө шид тэ бүр хөвшил маягийн болчин ч гэдэг юм уу тэ тэр нэг тийм нэг юм өөрийгөө удирдахад өдөр тутам нэг тийм одоо нөгөө тохионуудыг өгөөл те одоо юу гэдгийг нэг те тэгэнгүүт ингээд эн чинь ингээд нэг юм шийдвэр биш яг хөвшил болгоход ингээд
нэгдүгээр бас repetition чухал гэж байна тий. Одоо ингээд 30 удаа тий одоо 30 өдөр амжилттай гарч 6 цаг тусчих юм бол ерөнхийдөө 31 дахь өдөр бол тий чамд сэрүүлэг хэрэггүй ч гэх юм уу тий. Нэг их мэдчлээ. Яг би нэг тийм амар 6 цагт стил босохгүй байгаа. Тий гэхдээ бол яг нөгөө нэг ер нь бол сайжирсан. Тий ингээд бас яг хүн ингээд нэг тиймэрхүү нэг зүйлээ ингээд бодтойгоор яг ухамсартайгаар ажаад эхлэхлээр бас өөрийгөө контролдох түвшинд очиж байгаа байхгүй нөө. Тэ нэг юм жоохон ухамсарын залгаа тэгэхээр тэрийг санал болгохыг хүсэж байна. Power of Habit гэдэг ном баг. За мөгийн би бол за өндөө бол ойрын үед нөгөө нэг хоёр ном нээж би нэг хоёр ном нээдэг уншдаг гэдэг өмнөх подкаст хийсэн. Нэг нь одоо нэг жоохон Чингис хааны төв мөхтэй ном уншаад байгаа. Тэрийг урд нь ярьсан учраас яриад явах уу. Тэгэхдээ ойр жоохон гудамжны жигсагч болсон учраас нэг 8 удаа уншиж чадахгүй наа зүгээр дадалтай холбоотой би зүгээр нэг айгу гоё юу зөвлөгөө давтъя гэж бол. Тэр нь Datacom-ийн их хотгоо нэг ихтгэл дээр нэг ярьж ирсэн. Яг нэг habit-тэй холбоотой. Чи өглөө гарч гүйдэг болмоор байвал чи ерөөсөө тэрийг ерөөсөө гүй гэж ерөөсөө битээ бод. Чи зүгээр эхлээд орноосоо эхлээ босчих. Тэнгүүтээ орондоо буцаа эвтгүү гүйүү гэдгийг шийдвэр гаргачих гээл те. За чи нэг гүйлтийн уцаа өмсчих. За чи дараад нь тайлах уу гарах уу гэдгээ шийдчих. За тэнгүүтээ яал эхлээд хаалгаасаа гараад нэг хаалга хаачих. За гэрлэгээ буцаж орох уугүй гэдгийг шийдвэрээ тэн дээр гаргачих. Ингээд байвал эн чинь гоё яач тийм аа гэдэг нэг тийм дадал байгаа. Тэгээ тэр дадлын дагуу би нэг жоохон жим юмд сүлийн уул нь карантинаас өмнө явж эхлээд нэг сар явсан чинь бас нэлээд дуртай болцсон. 7 хоногт ямар ч 2-3 удаа фитнес явдаг болцсон байгаа. Одоо нэг буцаад тэр нь эвдэгдсэн. Одоо 3 сар болчлоо. Одоо өнөөдрөөс эхлээд буцаад одоо Datacom их хотгоо зөвлөгөөг дагаад нэг ямар ч цүнхэндээ юмаа ичээд явж лээ на зүгээр фитнес явах уугүй гэдэг шийдвэр одоо энэ подкастын дараа гаргая гэж бодож байна. За жигсэн. Ядаж үүрээд тэгээд үүрээ явж байна те. Одоо тэгээд за ингээд энэ удаагийн подкаст маань бас яг амьдралд хэрэгтэй бас өрхийн хэмжээнд урд нь бид чинь бас том философи эдийн засаг одоо юу том мустар сэдвэр ярьдаг гэсэн бол бас энэ удаагийн сэдв манаас яг өрхийн хэмжээнд те өөр хүний хэмжээнд бас хүрсэн подкаст хийсэн баха. Тэгээ цаг үетэйгээ таарад ялангуяа манай мэдээж болоо өвчнгөөр тэг коронавирусээс болж өгч болохгүй. Гэхдээ нөгөө талын бас нэг өгч болох шалтгаан. За муухай хэлж магадгүй гэхдээ санхугаасаа болж те нөгөө орлогогүй болоод дампуураад одоо байраа алдаад ингээд иймэрхүү маягаар мэдээж бол энэ баг бас нэг өхөлд өргөж магадгүй. Тийм бас аюул байдаг те. Яг том зургаар бол мэдээж бол хүмүүс амьд явах хэрэгтэй учраас. Тэгэхээр бас мэдээж бол хувь хүний эрүүл мэндийн сахилгууд одоо нэлээд гайгүй байна. Дээрээс нь бас хайдар та хоёрын бас хэлж байгаагаар хувь хүний өрхийн санхүүгийн те сахилгууд бол маш чухал үе ирчээд байна яа. Маш чухал бүрээс өмнөх хямралуудаасаа илүү бүр өндөр сахилгуудтай байхгүй болохгүй цаг үе ирчээд байна. Бараг хоцроод байгаа шүү. Тэгээд ийм утгаараа бас хэрэгтэй подкаст болсон баха гэдэг чинь. За тэгээд дараагийн дугаар уулзлаа. За тэр маань сүүл ч ямар ч бас өөрсөнд маш их баярлаа. Тэгээд анх удаа подкастт орж байгаа болохоор магадгүй ингээд жоохон ярэмээр буруу яриад ч юм уу эсвэл нөгөө яг яриг бол маш их зүйл байгаа тийм мэдээж ярил гэхдээ дараа ярих боломж гарах байлгүй. Тэгээд би бол нөгөө өөрийнх нь пэйж дээр ингээд хүмүүст нөгөө амьдралд хэрэгтэй болох жижиг бяцхан зөвлөгөө өгөх хичээдэг. Ер нь ялангуяа нөгөө банктай холбоотой тийм. Тэгээд банкны үйлчлэгийг зөв авч сурах хэрэгтэй. Аюураа энийг зөв авч сурах юм бол маш их юм бүтээж болдго юм аа. Тэрийг хүмүүсээс зүгээр ойлгох хэрэгтэй тийм учраас хэрэв хүмүүс хандах юм бол би бол ингээд дуртай зөвлөгөө өгөхөд бэлэн байгаа. Тэгээд санхугаа сайжруулахын тулд манай хайдрын пэйжийг дагаарай. Пэйжийн нэр юу вэ? Хайд миний нэрээр байгаа. За тэгээд нөгөө подкастын тайлбар дээр бас биднийхнээс пэйжүүдийг тавьж галнаа. За тэгээд хүмүүлэн санхүүгийн өндөр сахилгаатай байхыг эзэтэй өрүүлээ бишүүлье. За ерөөл батар шиг болтгой. Баяртай. За баярлалаа. Уухай подкаст. Нийгмийн өөрчлөх залуусын хөдөлгөөн.